аюулгүй байдал гадаад төлөвийн байнгын орооны хурлаар хилцэх асуудалд орсон засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсад агаарын хөлдгийн түвш нийлүүлэх тухай засгийн газар хоорондын хилцээрийн хилцүүлэгтэй холбоотой энэ асуудалтай холбоотой хилцүүлгийн шатанд одоо эдийн засгийн байнгын хороо за мөн одоо төсвийн байнгын ороогоор хилцэгдсэн за мөн одоо хоёр намын бүлгүүд дээр одоо ярилцаж танилцуулагдсан ийм асуудал байгаа. За энэ хилцэгдэж явах шатанд бас байнгын орооны гишүүд болон улсын хурлын гишүүдийн зүгээс одоо энэ хилцээрийг сайжруулах тодорхой одоо зүйл заалтуудыг өөрчилж шинээр оруулах гэсэн ийм одоо асуудлыг тавьсан. За энэ асуудал бол бүгдээрээ хэлсэн гишүүдийнхаа нэр устдаагаа протоколтойгоо байж байгаа. Тодорхой хэлэх юм бол энэ арбитртай холбоотой асуудал. За дээрэс нь энэ Чингис хаан зохицол руу энэ түлшээр хангах цэнэглэх зохицол руу за дээрэс нь энэ 20 жил хүртэлх энтер гээд иймэрхүү одоо 4-5 асуудал дээр нэгэн гишүүд их давхцалтайгаар санал гаргасан. Үүнийг бас хоёр намын бүлэг авч үзээд бүлгүүдийн шийдвэр гарсан. Ямар шийдвэр гэхэлэр энэ асуудлыг эргэж одоо хилцээрт нэмж сайжруулах талын асуудлуудыг бас оруулж ирээч. Тэгжээж дараа нь үргэлжлүүлэн хилцүүлье гэдэг ийм асуудал ярьсан. За өмнө ч гэсэн бид нар бас гашуун сухад ганц модны хил холболтын засгийн газар хоорондын хилцээр дээр хилцүүлгийн шатанд байнгын орооттой зөвшөлдсөх үед гаргасан гишүүдийн саналыг бас авч үзээд нөгөө талтайгаа ярилцаад сайжруулад явж исэн шиг энэ жишгээр бид бүхэн дахиж Оросын талтайгаа хилцээрээ үргэлжлүүлж хий. Энэ гишүүдийн гаргасан саналын дагуу сайжруулъя гэдэг байдлаар оруулж ирэхээр одоо төлөвлөж байна. За ийм учраас өнөөдрийн одоо хуралдааны байнгын орооны хуралдааны хэлцэх асуудлаас хасаад за тэгээд энэ тодорхой өөрчлөлтүүдийг оруулж ирсний дараа ахин хэлцэх гэдэг байдлаар одоо шийдвэрлэж өгөөч гэж байнгын орон даргаас болон гишүүдээс хүсэж байна. Туван сайдын гаргасан гормын санал дээр санал нэгвэн. Яг тэгвэл энэ хэлцэх асуудлыг буцаан татах шаардлагатай гэж үзэж байна. За ямар үндэслэлтэй юм бэ гэхээр үндэслэлийн хувьд бол аливаа нэгэн улсын компани орондын болон олон улсын хамтын ажиллагааны хилцээр бол харилцаа ашигтай байх ёстой. Гэтэл энэ хилцээрийн орж ирж байгаа байдал нь бол үндсэндээ тулгын шаардлагын шив шинжтэй. Зөвхөн Монгол улсын засгийн газарт үүрэг хүлээлгэсэн. Нөгөө талаас одоо танилцуулган дээр заасан шиг доктортой байдал хямд үнээр хангана гэсэн боловч тэдгээр нь зүйл заалтаар заагдж өгөөгүй буюу ижил тэгш эрэхтэй биш байна гэдэг хамгийн том үндсэн хилцээрийн зарчим байхгүй байна гэж үзэж байна. За хоёрдугаарт олон улсын гэрээний хувьд байж болох ч гэсэн дотоодын өнөөгийн хуулиудыг давсан хуулиудаагаар дээгүүр гарсан өргөн цар хүрээний хуулийн зохицуултуудыг шаардлагаар оруулж ирсэн байна. За мөн цаашдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хийж гарч мөрдөгдөх газрын тосны бүтээгдэхүүний болон тариф гайлын холбогдлолтой ирээдүйд зохицуулалтаар хийгдэх хуулиудыг хамаарахгүй гэсэн заалт оруулж ирсэн байх нь хэрэг Монгол улсын хууль тогтоомж нийцэж байгаа юм бэ гэдэг эргэлзээг үүсгэж байна. За нөгөө талаасаа бол энэ гэрээний одоогийн орж ирсэн заалтан дээр нэг зүйлийг зайлшгүй анхаарах ёстой. Гэрээний одоогийн орж ирсэн төсөлтийн 1-р заалтан дээр агаарын хөлгийн түлш нийлүүлэх болон 4-р зүйл заалтанд заагдсан үйл ажиллагааг эрхлэхэд гэдэг үүргийг хүлээж байгаа. За тэр 4-р зүйл заалт нь 4-5 дээр байгаа заалт нь бол агаарын түлшнээс бусад газрын тосны бүтээгдэхүүнийг үйл ажиллагааг эрхлэхэд Монгол улсын газрын тосны тухай хуулийн 7-гийн 2 зааснаас бусад үйл ажиллагааг эрхлэх хориглох заалтууд хүчин төгөлдөр үйлчлэхгүй байх гэсэн заалт орж ирж байгаа. Тэгэхээр энэ гэрээний хилцээр нь өөрөө ганц агаарын хөлгийн түлш нийлүүлэх биш, дотоодын зах зээлийн жижиглэнгийн болон бөөний худалдааны түлш дизель нийлүүлэх зохицуултыг одоо оруулж ирэх боломжийг нээсэн байна гэж үзэж байгаа тул энэ дээр бас хилцээрд орохдоо анхаарал хандуулахыг хүсэж байна. За мөн бас ойлгомжгүй байгаа зүйл энийг хард хүнслийг үндэслэлтэй болгож байгаа шалтгаан нь Оросын талын итгэмжлэн төлөвлөгч буюу Роснефть компанид тусгай зөвшөөрлүүдийг саадгүйгээр олгох эрчсэн ойлголоос гадна тийм нөхцлүүдийг бүрдүүлж өгөхийг шаардсан гэх мэтлэн маш олон зүйл заалтууд
байгаа нь өөрөө энэ ганц агаарын түлшнээс гадна дотоодын жижиглэн болон бөөний бусад түлшний салбарын хамаарлыг нэмэх боломжийг олгосон хэлцээр байна гэж үзэж байна. Тэгэхээр олон улсын нөхцөл байдал хүндрэлтэй бид нэр агаарын түлшээ бол гарцаагүй байдлаар одоо нэг улсаас авгаад тогтвортой хямд үнэтэй байх зайлшгүй шаардлага байгаа тул Туван сайдын гаргасан гормын саналыг дэмжиж энэ хэлцээрийг дахин боловсруулж оруулж ирэхдээ хэлцээрийг харилцан ашигтай байлгах үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцүүлэх бод байдал ямар байгаа боловч гэрэн дээр үзэл баримтлалыг зөрчихгүйгээр нийцүүлж оруулж ирэх ойлгомжгүй маш олон заалтууд байгаа тэрийг наривчлан тодорхойлох гэсэн шаардлагын дагуу оруулж ирэхийг хүсэж гормын саналыг дэмжиж байна. Тэгэхээр бас үг үсэг найруулгын хувьд орчуулгын хувьд ч гэсэн анхаарах асуудлууд байх шиг байна. Гишүүдийн гаргаж байгаа энэ 4-5 гол асуудлууд байна. Сая таны тэр хэлсэн урт хугацааны гэрээ болон олон улсын нисэх худлын ашиглалт удирдлага менежмент холбоотой гэдэг асуудлууд байна. За дээрээс нь бас нэг хөндөгдөд байгаа асуудал Монголд баригдаж байгаа газрын төсний үйлдвэрийн одоо онгоцны түлшийг хэрхэх асуудал чинь бас сэргэлзээтэй болох гэдэг юм уу? Ийм их олон асуудлуудыг бол та хэд бас эргэж харж ярьж үзэх нь зөв баха. Тэгээд таны ч саналыг хүндэж үзэж байна. Анар гишүүний ч гэсэн гишүүдээс гаргаж байгаа энэ асуудлууд дээр бол саналууд дээр бол шүмжүүдээр бид бас хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Нөгөө талаа Монгол улс бол парламентын засаглалтай улс, гишүүдийн гаргасан саналууд дээр бас засгийн газар анхаарч ажиллах зүйтэй баха гэсэн ийм саналтай байна.